Урьд цагт байран ноёны нутагт Шагдар Солиот гэх сүрхий ам хэлтэй хүн байж гинэ. Нэг өдөр Шагдар Солиот байран ноёны гэрийнхэн өмнөх толгой дээр сууж байлаа. Энэ муу Шагдар Солиот юу хийж миний гэрийн өмнөх толгой дээр сууж байгаа юм бол тоо гэж бодоод хэдэн дагуулынхаа хамт явж очтол Шагдар Солиот ноёны гэрж яваа бараанаар нэг бутны ёроолд бөөсөө алаад суучихжээ. Хөөе Шагдар Солиото, чи юу хийж суугаан бэ? Бөөс чон болоод ноёны доор ажилдаг хүн ирлэг болоод байна. Тэгээд л би алж сууж байна. Байран ноён түүний хэлхийг сонсоод Шагдар Солиотын үгний утгыг ойлгосонгүй. Эн чинь юу гэсэн үг вэ гэж димээл байхан бодож байгаад. За тэгээд цаана нь юу байна? Үгүй юу байх вэ? Хүчтэй нь буурай да. Хүзүүн толгой доо. Харц нь хүүхэдтэй. Харигс нь ядуудаа. Чи надад ноён хийхэд би бөөсөн дөөл ноён шүү дээ. Тэгээд л нийгэм амар төвшингүй болж байна. Байран ноён Шагдар Солиотын үгийн утгыг сая л олж энэ муу амтантай дахиж үг сольж болохгүй юм байна гэж бодоод юу ч дуугарсангүй явсан гэдэг. 13 настай туйлын цэцэн цэлмэг охинтой нэгэн эмгэн амьдардаг байжээ. Тэгтэл хамаргүй нэгэн түшмэл туйлын мэргэн охин байна гэж сонсоод туршиж үзэхээр эмгэнийд очиж хонлоо. Тэгээд түшмэл өглөөнд босож гадаа гарахад айлын ямаа ирээд хаяа түшүүл тавьсан Эмилийнхэн ганцгийг хивээд хайчихсан байлаа. Үүнийг хараад ихэд уурлаа хэлэхдээ Танаа ямаа миний ганцгийг хэмэлчихэж. Би одоо ганцгаа танаахаар төлөвлөж авна да. Гэхэд охин та ямаа идсэн ганцгаа надаар төлөвлөж авна гэлээ. Тэгвэл яар идсэн хамраа хинээр төлөвлөх үү гэж гинэ. Түшмэл энэ үгийг сонсоод хар цагаан дуугүй буцжээ. Хэдэн өдрийн дараа тэр охины мэрэгэн цэцнийг туршиж үзэхээр дахин 2 түшмэл ирэхэд охин том аяганд цай хийгээд ууж байлаа. 2 түшмэл их л доголсон маягтай. Энэ охинийг хараач. Яг нөгөө онгоц шиг байна. Гэж хэлэхэд охин хинэгчгүй. Иш хөөрхий. Миний энэ аяг онгоц шиг харагдаж байгаа бол та хоёр чинь ер нь хэдийхэр малтай улс вэ? гэж асуухад 2 түшмэл хэлэх үггүй болж амаа таглуулад бутсан гэдэг.